байсан. Тийм болохоор одоо тэр үед нэг намын дарга байлаа гэд нэг асуудал үүсээ түүнээс бол төрийн ажил гацаад ард түмний их ашиг хохироод одоо бас хит их улс төрж ирсэн асуудал байсан болов уу гүн болов би бол нэг тийм байхгүй гэж бодож байна. Тийм болохоор энд бол зөвхөн одоо энд бол шалтгаан биш одоо шалтгаан юм болоо да ажиллаа хийхгүй байх. За ардсан нам чи өөрөө бас дотроос асуудал ихтэй байгаа шүү дээ. Тийм болохоор бас дотор байгаа асуудлуудаа одоо нам чинь шийдэхэд цаг хугацаа хэрэгтэй юм болов. За мөн одоо бас энэ хаврын улс төр тодорхой хэмжээгээр улсын их хурлын үйл ажиллагааг саатуулах нь ардсан намын хувьд одоо бас ашигтай юм болов. Тэр үүднээс харж байгаа болов шаарч байна. Улсын их хурлын дарга намын дарга хийгээд явжсан урдгамж жишг байгаа. Энэ бол энэ улсын их хурлын үйл ажиллагаанд тийм сөрөг нөлөөлөх зүйл ерөөсөө биш ээ. Намын дарга улсын их хурлын дарга байж болно. Болохгүй гэсэн хууль байхгүй. Тийм болохоор энэ бол зөвхөн шалтгаан юм болов шалтгаан биш. Сая бүлгийн хуралдаанаар ямар асуудал хийлгсэн? Бүлгийн хуралдаанаар улсын их хурлын тухай болон улсын их хурлын чуулганы хуралдааны тухай дэгийн тухай хууль, за мөн одоо улсын хурлын хяналт шалгалтын тухай хууль гэсэн хуулиудад нэмэлт өөрчлөлт оруулах асуудал ярьлаа. Энэ дээр одоо үндсэндээ улсын их хурлын тухай болон саяны одоо улсын их хурлын үйл ажиллагааг зохицуулсан хуулиудад тодорхой хэмжээнээс одоо цоорхоо сул тал хийдэл бас тодорхой зөрчил давхардал байсан нэг өнгөрсөн хугацаас бид нь харуулсан. Тийм болохоор энэ бүгдийг энэ хаврын чуулга эхлэхээс өмнө яаралтаа засаж сайжруулъя. Ингэх юм бол улсын их хурлын үйл ажиллагаа улам чамбаар нь улсын их хурлын гишүүд нь улам ажилдаа тийм хариуцлага ханддаг болно гэдэг асуудлууд яригдсан. Тухайлах юм бол одоо дэмжээг өгсөн санал тийм үү? Одоо их хурлын гишүүд чуулганы хуралдааны бол байнгын хорооны хуралдааны эцэнд орчдөг. Тэгээ гараа явцдаг. Тэгээд хуралдаа таслаад алга болчдөг. Тэгээд эцэн дээр эсрэг санал өгсөн тооцогдоо яваад байдаг. Ийм байдлаар одоо тийм үү? Эсвэл хурал тасалдаг. Эцэнд орсон нэртэй тэгээд их хурлын үйл ажиллагааг тасалдуулдаг, саатуулдаг энэ байдлыг тийм үү? Хуралдааны эцэнд орсон санал хураалтанд оролцоогүй хурал тасалсан. Иймэрхүү байдал хариуцлагажуулах хэрэгтэй байна. Ажлын хэсэгт ордог. Ажлын хэсэгт орчоод өнөөдөр ажлын хэсэгт хурлаа суудаггүй. Тайлангаа тавих болохоор маш олон ажлын хэсэгт орж ажилласан тайлан тавьдаг. Ажлын хэсгийн хуралдаа нэг ч удаа оролцдоггүй. Иймэрхүү асуудал тийм ажлын хэсгийн хуралд орно гэж орчоод бусдын тийм үү замд цаад болж өмнөр нь орчоод тагалж боож орчоод тэгээд хуралдаа суудаггүй хуралдаа ирдэггүй. Тэгээд тайлан гарах болохоор маш олон ажлын хэсэгт ажилласан мундаг ажил хэрэгч их хурлын гишүүн харагддаг. Энийг бас болиулъя. Ажлын хэсэгт орсон бол хуралдаа суух ёстой. Хуралдаа суухгүй бол ажлын хэсэгт гаргадаг бай. Байнгын хороонд орно гэж бөө юм болдог. Төрийн байгуулалтын байнгын хороо, төсвийн байнгын хороонд орно гэж. Тэгсэн мөртлөө байнгын хороонд хуралдаа суудаггүй. Тийм бол энэ байнгын хороонд хуралдаа суухгүй гишүүдийг байнгын хороосноос тийм гаргаад өөр суух хуралдаа идэвхтэй оролцох байнгын хорооны их хурлын гишүүдийг тухайн байнгын хороонд оруулдаг болох. За мөн одоо хууль санаачилдаг. Тэгэл хууль санаачилсан баахан нэр бичдэг. Гишүүд хууль санаачил явсан би оролцсон, би санаачилъя гэдэг нэрээ бичүүлдэг. Тайлгнах болохоор баахан хууль санаачилсан тайлгнадаг. Яг бодит байдал дээр болохоор попрод өөрийнхөө санаачилсан хуулийн эсрэг асуулт асуугаад үг хэлээд чуулган дээр сууждаг. Иймэрхүү одоо хариуцлагагүй асуудлыг зэгслэх ёстой. Иймэрхүү асуудлыг зэгслэхийн тулд одоо ажлын хэсэг байгуулж ажиллаж байна. Энэ дээр одоо хаврын чуулганы эхэнд бас иймэрхүү алдаануудаа засъя гэдэг дээр сая Монгол Ардын намын бүлэг. За Монгол Ардын намын бүлэг дээр Монгол улсын ерөнхийлөгчийн санаачилсан хуулийн асуудал яригдсангүй. Одоо мэдээж хилцэх асуудлыг шийдэгдэх үед одоо яригдах байхаа. Энэ дээр Монгол Ардын намын бүлэг нэгдсэн өөр ингэсэн тодорхой байр суурьтай орно. Өнөөдрийн хурлаар яригдсангүй. Мөнгө төр бидсэн уус шамшигдуулсан. Ирээд маш их бухимдалтай байна. Энэ дээр одоо ямар Батамгалан сайдын асуудал одоо яг тэр хэвлэлээр чинь гарч байгаа мэдээлэл үнэн худлаа юу сайн мэдэгдэхгүй шүү дээ. Тийм болохоор худлаа мэдээлэл үү, үнэн мэдээлэл үү, тийм хууль зөрчснөө зөрчөөгүй гэдэг нь тийм үү? Тэр одоо мөнгө тараасан байна уу, тараагаагүй байна уу, тараас нь хууль зөрчснөө зөрчөөгүй юу гэдэг одоо бодит үнэлт өгсөний дараа тэртээ энэ хавар засгийн газрын 2025 оны гүйцэтгэлийн тийм үү аудитын тайлан улсын их хурлаар хэлэлцэгдэн энүүд аудит үнэхээр одоо энэ санхүүгийн эм зөрчил гаргасан байна гэдэг асуудал яригдвал тэн дээр одоо хариуцлага ясвал яригдах бах. За мөн одоо бас тэр нь одоо хууль зөрчсөн гэмт хэрэг шинжтэй байна гэх юм бол хууль хяналтын байгууллагууд шалгах байхаа. Тийм болохоор түүнээс өмнө одоо юу гэдгийг хит хөөсөрч одоо хит одоо хошуурч одоо юу гэдгийг
үнэн худал мэддэхгүй мэдээлэл дээр одоо бас хөнгөн гомоо хандаж болохгүй л гэсэн байр суурьтай. Засгийн газар дэд сайдуудын асуудал дээр бас асуудлууд дээр буулт хийж байгаа гэж цогтгол дарга хэлсэн. Энэ ямар буулт хийж байгаа юм бэ? За би бол сайн мэдээгүй байна. Зүгээр дэд сайдыг засгийн газрын тухай хуулийн дэд сайдтай байна гэдэг хуулийн заасан. Тийм болохоор энэ засгийн газар бол хуулийг хэрэгжүүлэх, биелүүлэх үүрэгтэй байгууллага. Тийм бол улсын их хурлаар дэд сайд байх шаардлагагүй. Дэд сайдтай байх хоригдлоо гэсэн хуулийг улсын их хурл батлаад өгчүүл одоо дэд сайдын асуудал одоо тийм үү байхгүй болох асуудал яригдана. Тийм болохоор дэд сайдтай холбоотой асуудал нь хуулийн зохицуултыг их хурл шийдэж байж дараад нь дэд сайд байхгүй гэдэг асуудал яригдах байх. Тэр бол нэгэнтээ хуулинд нь заасан байгаа учраас дэд сайд байх бах. Гэхдээ зөвхөн дэд сайдын асуудлыг бид нэг 16 дэд сайдын гэдгүүднээс харахгүй илүү одоо төрийн албаны шинжилгээ засгийн газрын бүтц бүрэлдэхүүн илүү одоо бүтээмжтэй, илүү гүйцэтгэл сайтай, илүү үр дүнтэй ажиллах бүтц юу байх вэ? Энэ одоо төрийн байгууллагын албаа гчдийн байгууллага одоо яамдуудын чиг үүрэг дээр давхцлууд нь юу вэ, хийдлүүд нь юу вэ? Энэ бүгдийг бас цогцоор нь харж ээж яаж илүү бүтээмжтэй болох вэ, үр дүнтэй болох вэ? Гэлэгдээр илүү цогц харах хэрэгтэй болов. Энэ дээр одоо бас Монгол Улсын засгийн газраас ерөнхий сайдаас бас ингээд цогцоор нь харъя гэж ажлын хэсэг байгуулсан ажиллаж байна. Ардсан намд ямар хариу өгч байгаа? Ардсан намд бол яг тийм болохоор цогцоор нь харах юм.